За өдрийн мэндэ. За энэ сүүлийн хэд хоног ингээ ажиглаж байхад ерөнхий сайдад одоо нэр дэвшүүлэх марафоны дээрээс нь сайд нарт нэр дэвшиж байгаа улсууд юм уу бие биенээ ер нь яас их харлуулдаг юм. Энэ сошиалоор хэвлэлээр одоо тэгээд ер нь яг нэр цэвэр ерөнхий сайд хийчихээр нэр цэвэр сайд хийчихээр хүн энэ Монгол төрд байгаа юм уу? Ингэж одоо бие биенээ харлуулна гэдэг чинь энэ наандаж төр ард иргэдийн төрдөө итгэл төр иргэдийн холбоо дээрэс нь зөвхөн бид өөрсдөө парламент энэ дотор сууж байгаа гишүүд намууд ингэж харлуулад байхлаар энэ Монгол төрийн нэр хүнд ямар байх юм? Нэг ийм бодол төрж илээ. Тэгээд Зандан шатар гишүүнээс нэг 5 их тодорхой асуулт асууя. Та бол одоо бас төрийн албаны туршлагатай хүн. Гэхдээ энэ сүүлийн 10 жил 16 оноос өнөөдрийг хүртэл Монгол Ардын нам дангаараа засаглаад 10 жил боллоо. Өнөөдрийн энэ ард иргэдийн байгаа байдал Монгол орны өнөөдрийн энэ иргэдийн амьдралын чадвар энэ бүх зүйл бол яалчгүй тантай танай намтай холбоотой. Алдсан байж болно. Одоо алдаагаас чиглэлээр дараах 5 чиглэлд яг юу хийх вэ? Нэгдүгээрт авилгагүй төр. Ер нь бол авилга бол эрх мэдэлтэй намд эрх мэдэлтэй хүмүүст л байгаа шүү дээ. Энэ манай улс бол үндсэндээ Монгол Ардын намын хурган дарга нарын хулгайг нүрсэн улс болж хувирлаа. Огт бизнес хийгээгүй байж ээж баахан төрөөс төрсөн тэр умтангууд тэр River Garden, Sky Garden-д амьдарцгааж байна. Би бас тэр энэ чиглэлийн судалгаа хичнээн төрийн албаа агчд тэнд амьдарч байгаа судалгаа хийгээд байгаа хүн л дээ. Та авилгалтай тэмцэж чадах уу? Авилгалтай тэмцэнэ гэдэг бол та намтайгаа тэмцэнэ гэсэн үг. Яг энэ чиглэлээр юу хийх вэ? Тодорхой. Хоёр дахь нь 16 онд байсан төрийн албаа агчдын тоо өнөөдөр байгаа төрийн албаа агчдын тоо цалингийн фонд 8 дахин цалингийн фонд 8 дахин 192 мянгаас одоо 231 мянга төрийн албаа агчдын тоо. Төрийн өмчт болон орон нутгийн өмчт компаниудад 58 мянга. Ингээд үндсэндээ нийт Монгол улсын ажиллах хүчний 18.2% нь төрөд ажилдаг хийгээд төрөөс хамааралтай болчихлоо. Энэ данхар бүтцийг яаж оновчтой бүтээмжийн энэ төрийн салбарт бүтээмжийн менежментийг хэрэгжүүлэх вэ? Хоёр дахь асуулт. Гурав дахь нь төр гэдэг бол үүсмэл зүйлээ. Бид бизнес эрхлэгч татварлагчдын мөнгөөр амь зогоодог нөхдүүд. Зүгээр нэг хатуухан хэлэхэд бол араа бие амрыг харж амь зогоож байгаа гэж хэлэхэд бол бараг хэлсдэхгүй шүү. Тэгээ энэ бизнес эрхлэгчдийн ачааллыг эрх зүйн орчныг бизнесийн орчныг За Зандан шатар дарга хариулт өгье. За Гомбын Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. Нэгдүгээр авилгагүй төр. За би өмнө бас хариулж байсан Алтан гэрэл гишүүний асуултанд улсын их хурлын дараагаар ажиллаж байхдаа эрүүгийн хуулийн өөрчлөлт оруулж авилгалын эсрэг багцуулыг баталсан. Төрийн өндөр албан тушаалтай авилгаа бол бүх насаар нь одоо ялын дээд хэмжээ оногдуулдаг болсон. Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг шинжилэн баталсан. Тэнд дотор яригдаад байгаа тэр үндэслэгүй хөрөнгөж орлогоосоо давсан зарлагыг хянах зохицуултыг бий болгож хөрөнгө хураах ялыг тэнд оруулсан юм аа. Тэгэхээр одоо бол энэ хуулийн хэрэгжилт хамгийн чухал шаардлагатай. Даабл стандарт биш зохистой шударга хэрэгжүүлдэг байх шаардлагатай. Ер нь авилгалын хэрэгээр ялалсан тоо хураасан хөрөнгийн хэмжээ бол асар их нэмэгдсэн. Энэ тодорхой тоо баримтууд бас байд юм. Манай авилгатай тэмцэх газрын ажил дээр бас тодорхой акц зөвшөлт. Ер нь тоо үзүүлэлтийн хувьд нэлээд 109 гэмтэргээс 210 гэмтэрэг шийдэгдсэн гэх мэтлэн ер нь бас бүр тодорхой ярих юм бол улсын хурлын хян шалгалтын тухай хууль батлагдсанаараа одоо энэ хөгжлийн банкны, нүүрсний, эмний, ногоо автобусны зэрэг 4 удаагийн төр хороо байгуулж нээлттэй сонсголт хийж ирснийг та бүхэн мэдж байгаа бах. Энэ бол манай парламент төсний түүхэнд бол цоо шинэ хуудас нээсэн парламентын хян шалгалтын ард түмний мэд хэрхийг хангасан юм болгож гаргасан. Энэ 30 жилийн хугацаанд дээрээс авилгал нэг өдөр бий болсон юм биш. Харин энийг ил болгосон байхгүй. Гудсын зохион харсан чи дотор нь яасан их шавж гарах вэ гэж хардаг шиг энэ ил тод байдлыг бий болгосон парламентын хян шалгалтын нээлттэй сонсголтын зарчмуудыг бий болгосон. Тийм учраас энэ бол авилгатай тэмцэх ажил бол намынхаа гишүүдтэй ч улсын хурлын гишүүдтэй ч
олон асуудал хөндөгдөж найз нөхдөдөө ч гэсэн хэлцэж яриад шийдэж ирсэн өнгөрсөн парламентээр шийдэгдсэн олон асуудлуудаас тав гарах. Гэхдээ энэ бол амаргүй ажиллаа. Энэ бол авилгалтай бол популяр тэмцэхгүй. Авилгалтай бодит үйл хэрэгээр тэмцэх ёстой. За төрийн алба данхаасан асуудал бол ер нь цомхон гэж бас хэлэх бол алсын хараа хөтөлбөрт бол зохистой гэдэг үгээр бас. Сургуулийн тоо нэмэгдээд байна, цэцэрлэгийн тоо нэмэгдээд байна, хүүхдийн тоо өсөд байна. Энийгээ дагаад цэцэрлэг сургуулийн тоо нэмэгдэж байгаа, дагаад багшны тоо нэмэгдэж байна, эмнэлгийн тоо нэмэгдэж байна, эмчнэр сувлагч нарын тоо нэмэгдэж байна. Ийм учраас бид зохистой, бүтээмжтэй, үр ашигтай төрийн албыг л бий болгохыг зорихын шинжилгээг хэрэгжүүлнэ гэж тусгасан байгаа. Тэрэмчийн компаниуд одоо орон нутгийн 419 хотын 200 хэдэн төвлөрсөн компаниуд байдаг. Эднүсийг зэгцлэгээс ахуулаад энд байгаа ил тод нээлттэй бодлого хэрэгжүүлэх, төрөмчийн компаниудын 50% 50% хувьчлах бодлого хэрэгжүүлэх бол энэ авилгатай тэмцэх суур нөхцлүүд байх гэж бодож байна. Ийм учраас энэ талаар бас тодорхой санаачлалуудыг та бүхнээс авч ажиллах болно. За энэ захимжуулах бол энэ бүтцийг авилгалтай тэмцэгчнийг үндсэн байгаа. Бас төрийн албаны энэ данхар бүтцийг бууруулах нэг гол чиглэл байгаа. Өөрөөр хэлбэл дижитал пост буюу илүү захимжуулах, хүний оролцоогүй дижитал тендер шалгаруулдаг, захимаар тендер шалгаруулдаг, захимаар баримт бичиг олгодог ийм захимжуулах явдал бол төрийн албаны ачаал бүтээмжийг сайжруулах, нөгөө талдаа авилгалтай тэмцэх ийм том шинжил болно. Тийм учраас дижитал пост буюу захимжилтыг ихэн тавьсан засгийн газар байхыг зорж ажиллана гэж бодож байгаа.